Нэг асуудал үүссэн. Ийм машин дахин хөвөлжлээ. Одоо өгч. Тэгээ 1 сарын 22-ны өглөө 6 цаг 25 минутанд хөсгөлийн зүг ганцаараа өдлөө. GoPro-ны суур нэг машин дээр тогтоодог нэг шилэн дээр тогтоодог суур маань барихгүй байгаа учраас уцаараа бичлэг хийх суур авах болсон. Одоо дахиад өгч. Гадаа нэг ийм их мантай нэг үдсэн байгаад байна. Жавар ихтэй байгаад байна. Хүүтэн байна. Энэ юун дээр том эдэнтэй наана гэдэг том шүтэн даваад ураад явчихсан. Яа явж зах зам сая зараатын хүндээ гэдэг газар байна. Тэр хэсэг дээр бас нэлээд хүүтэн байлаа. Машинд цаан техникийн саатал гарсан. Яасан бэ гэдэг. Харны ястатай бүрдсэн бол та пар муу гэж хэлсэн. Гэхдээ арын пар байгаад бол та ерөнхийдөө нэг юм даашч шиг яваад байна. Нөгөө хаар угаах газар болсон. Ийж байна. Пар бүрдсэн байна. Яа, ямар ч лсэн. Ухаалгасаа. Болсон. Тэгээд 80,000 төгрөг төлсөн. Яаж төлсөн? 80,000 төгрөг. Биш 70,000. 70,000 төгрөг төлчих. Одоо. Эзэнтэд нэг хоол үзэж болохоор нэг газар энэ гайг. Одоо энэ KFC нэгдэд. Нэлээд дагуу болчихсон. Латус танк бол биш. Maestro гэдэг юм яг юунда байдаг газар байт. Эднийхээ хуучин автовокзал гэж байсан юм. Одоо энэ автовокзал нь байд юм уу? Петровстай. Яг энэ чинээс нэг хоол цөөн хошоо. Айгуу гоё. Яа хүнд бит. Maestro гэдэг юм газар. Эднийхээ хайгуу нэж. Энэ одоо гүний цаана юу? За энийг авч оруулахгүй бол аюул болно гэдэг. Тэгэхээр манай монголчууд сайн чууд ихтэй. Арай жоохон хүн тооч. Тэгээс хавлаад сүнтэй цайд хойж байгаа да. Энэ нэг удаагийн өглөөний цай. Одоо явна да. Замч хоол ш. За яг одоо будгай амны дайрч өнгөрч байна. Дайр өнгөрч байна. Гэх юм да. Тэгээд ийм гоё амтчих шүү дээ. За одоо мөрөө ортол ямар ч байсан ойлцоогоор 159 км гэж байна. Би одоо их бүр дээр орж ирсэн чинь. Гадаа ус бүтэн болоод эхэллээ. Тэгээд давгүй шүү. За мөрөө хотод ирсэн. Миний ганц бодол тавьчихсан. Тустайг нь мэддэг юм аа. Эднийх дулаан гараж та дуртай.
Анги ордог. Дулаангаараа шроо юм да. Үнтний кончод маргааш өглөө гараад явна да. Эдний гараж руу ингээд оччихно. Хараа алаа итэл. Шин тосчод онтон да. Дөрөв байвал яг болох. Хаашаа удалцж гин ба хаашаа явж гин Хаашаа явах чинь хөвсгөлд мөрөнд сив байт юм бэ? Данчч хүн буцаж байхдаа амар их порт руу буцаад ирсэн. Сивг л лог. Надаас бол машин явж байгаа хүн алга да. За ер нь бол төөрсөн. Тэгээд нэг юм юу даваагаар буух шаардлага болсон. Миний явах зам энэ цаана байх шиг байна. Хоропод булгаад доошогоо ээлтний мотор орн болгож тоормс гişгүүл хайтчих гад. Юу газар байна. За. Йоо. Бараг 3 цаг тавьчихж миний урд нэг машин гарч ирж шүү дээ. Даваа нэг юм байна. Босгоод хугацаа. Хоолтой мөсцсөн нэг машинууд маш их явсан учраас цаангууны зөөлөн хөвтөйхэн буугаад байгаа. Дан тоормсоор буух ивүүд бол боосон тэгээд өндөрүүлчин. Тэгэх юм бол илүү зөөлөн. Илүү аюулгүй боо. Хоропорн болоод би одоо торомсон дээр хөлөө биш үү. Өвлийн дугуйтай байсан бол торомзоор нь болгочихно. Бас чигээс эсэлтэй шүү. Порго хамаг ичээрээ байсан гэллээрээ төхөд намайг зогсож байгаа ч гэсэн. Хэлэн зогсож өгсөн. Чарис ч унаа юм аа. За. Gate of Alex шишгэд өв соёл Reynolds Wild Destination White House Spring. За энэ бас ингэж юм шиг байна. Вау. Тэгээд бас наран шиг гэж байна. Тахтай 13 гэдэг юм байна. Хүмүүсийн ярианаас л мэдэж авлаа. Анх удаа ярьж байгаа л яг сайн л мэдгүй. За үнсэн том аваа таарч та. Хөөс цэцэнгүүд бахан баг шүү. Хүмүүс нэлээд явж байгаа шүү. Тэнд нэг гоё уулмаа харагдчихсан. Тогтол бичижлэг хийж байж чадахгүй байгаа юм. Би одоогоо нэг 70 км явах юм байна. Тэгээд боцохдоо би ар босохдоо үзэх хэрэгтэй юм байна. Надад тэднийг үзэхэд өрдөг одоо ганц л өдрийн хугацаа байгаа. Би одоо жаргал дээр онцоод маргааш өглөө жаргантаа үзчихэд тэгээд буцна. Тэгээд буцахдаа хар босохдоо явчаа саний хэлсэн замаараа сурсан дуугаар дуулаад буцаж өгнө дөө. Тэгээд гараад сохоор бичиж шондод 40 таа анхна. Тэмш. Үүн дээр гардаг.
хойноос нь орж ирээд байна. Зам жоох эвгүй салаа явуулсан чинь. Сумайхан хаалганд тийм юм. Баруун хойноос орж ирсэн юм байна. Бас л хүүтэн биш шүү. Гадаа одоо нэг хасах 42 3 зааж ах шиг байна. Машины заагч ажиллахгүй байгаа юм. Тэгээд дээрэс нь амаржинууд хөлцсөн учраас баг хурдны дээд цэцгээр баг 30 км/цагийн хурдтайгаар явж байна. Айгүй дэгэн догоо ихтэй юм. Дэгэн догоо ихтэй учраас тооромж байхгүй байгаа. Хасах 42 43 болчихлоо. Тэгэнгүүт л асуудал үүсээд эхэлж байна. Өсөн дээр гулгаж нэг юм хамаа явчих гээд. За суммаа тэр доор харагдчихсан. За ямар ч байсан нэлээд төгөлөө шүү. Ингээд чаврын хөшиг татсан байгаа. Яг ингээд нэг юм завсар үүссэн. Завсар дээр. Хөшиг татсан юм чавар. Бас л хүүтэн газар байна. Адал явдалтай байна. Эдэнчи үлийн би колонкод орой хаачт юм байна. Би одоо яг 8:30 болж байна. Тэгээд аз болоод дэлгүүрээс нь осон чинь дугаарыг мэдт юм байна. Тэгээд нэг хүнээс дамжуулаад дахиад нэг хүнээс дамжуулаад тэгсэн чинь за хүрээд ирэх чинь нөхөөгээд 8 литр түлш авах гэж байна. Энэ нөгөө маань Сабэн уучлаад нь суучих гэжээ. Уучлалт нь суучих. Хойдолтой битүү байгаа. Зя суучих гэж. Ёстой баярлалаа. Зя. Энэ юу яах вэ? Хурх болоо хошон. Энэ дээр. За таны хүмүүс 10 хийчихтэй. Зовлонгон дээр 10 литртэй хийчих. Бас 2 литр нас цаана хаа юм да. Хүрхгүй бол би жоохон шахаж зогсох хэрэгтэй юу? За шаланг нь татагдахгүй байна уу юу? Татаад ихчээ. За яагаад гараач систем байна. Яа. За одоо ямар ч лээс орсон. За. Үус. Юм байна. За болно баярлалаа. 10 литр үү? Тий. За окей. 10 литр нь 50. 4600 болж байгаа юм уу те? 5600 юм уу? Бас харагдахгүй болсон юм байна те. Сто хүүтэн байт юм байна. Яа. Галзуу хүүтэн биш шүү. Гадаа нэг хоролцоогоор 3-4 минут л зогсох зүгээр тачигэн шүү дээ. Хоол мол хийж чадах юм уу дөө баг. За баг. Өчтөрөөс шиг ингээд доцмол дундаа нэг унцнаа доцвол 2 өдөр нэлээ явж ирсэн юм байна. Үсэдс нэг 60-ын голын хэрэг дээр ирсэн. Нэлээ харамтдаж одоо цаг 9:15 болчихсон. За гэлс юмаа засаад унтна да. Яг тийм баш харагдчихэв. За одоо майхнаа засаал. Ажилтаа орондоо майхнаа халаан харин надад газар гайгүй тэгш юм байна. Өрөөлөд тэгшлээд очинд цас нэлээд байна тэнд сар сахан туяалж байгаа. Цахилгаа. Оролцоогоор чинээс үнцэн тоогоо авч байгаа. Энэ чинээс цагаа аваад явахад оролцоогоор хэдэн минут цэнэглэх вэ? Тэгж жагаад өөрөө цэнэглээд маш асаалттай хооронд намайг юм бэлтэж хооронд бараг дүүсчих болов. За бараг цаг ноцолтгүй гадаа өглөө айлын ганц гадаа халаагуураад явсан. Дизель амжилттай асаасан. Машинд дизель халаагуураас үлээж байгаа.
Тэгээд гадаа байсан дижитал оруулаад ирсэн. Майхан руу халуун өгсөн. За ямар ч тасаа юмнуудад зассан майхан гоё дулаахан болж байна. Тэгээд нэг эсэлтэй байдал үүсч магадгүй. Нэг гой мартчихсан. Хоймонго идэл унтахаас доороосоо хайрцсан байна. Жохон нөгөө хүүхдийн юмдээс зогсоод байгаа учраас. Энэ нөгөө манай Монголд гэдэг нөгөө ISO бутан гэдэг нь лөө. Хапанаараа биш. ISO бутан болохоор өвлөөс ашиглах ер нь амар гол боломж. Газ маань жоохон маяглж байна. Усаа буцлагчж байгаа. Жоохон ирэн жоохон газ устгацчихсан шүү. Газнуудаа дээшээ авч болоо доо. За энэ усыг авах гээд явуулснаас нэг халуусаа бэлдээд авчлаа. Энэтэн дээшээгээ байж гарч орч чадахгүй байсан ш. Яа. Хөл бол нилийн даглал. Гадаа баах юм битсэн чи. Энэ халаагуурын хоолой. Халаагуур засцахгүй. Түлш нь яагаад гэхлээр дизел нь нэг дулаан яг засцаагүй дизел тавиад ашиглаж юм болоод нөгөө өөрөө халаад ирэнгүүтээ шууд нөгөө хажуудалд нь халагчных нь хажууд нь банк нь өгдөг болохоор шууд банка халаагаад явчих. Тэгэхээр энэ одоо ямарчлаасан одоо цагт болж байна 12 цаг. Өглөөний 7 цаг хүртэл ямарчлаасан асуудалгүй намайг хангана. Гэхдээ би нэг ойлж байгаа юм иччихэд нэг цагийн дараа дахиж бууж нэг бензин зэниглээ би өглөө нэг 8 хүртэл унтахад яг болохоор байгаа. Би машина гадна талаар нь хочаад орхицсан байгаа. Гом идэлгүй гэж бодож ирсэн боловч гом идлээ. Ялчч өдөржингөө машин бийж байгаа. За энэ бол майхан маань нэг юм их байдалтай байж байна. Машин маань ингээ хүчигдсэн. За бүтэн хүчээд явсан байна. За би энэ саяны хүчийг нэмжлээ. Хамгийн дээдлэлтэй тавиад. Түлш шүүсэл нэг хэсгийг нь болоод төшөө багцсан байна. Нэг хэсгийг нь майхан байгаа. За энэ нөгөө нэг яндагийн халуун машин руугаа касчл руугаа өгсөн байна. Ингээд эсвэл түлш шүүсэл. Зааш юм. За нэг майхан дотор бол давгүй. Ер нь бол 2 хүн чөлөөтэй эргээд багцчихаар боломж шүү. Сая дулаан нэг дотортой майхан болохоор юм хасцангуу гайгүй дулаах. Тэгээд 100 нь дотор авчтэй. Тэгээд одоо өглөө би нэг 8 цаг хүртэл асуудалгүй явчих болов гэж бодчих. Яагаад гэвэл дизель нэг 7 цаг орчим хэрэгтэй ажилтээ. Тэгээд онтета майхан дотор бодолтойгоо хатсан асуудал болох та. Сайхан амраа. Зэн хараа. Энэ гинт 11 болцсон байгаа. Энэ уг нь бол шинжэнх асаалттай орно гэсэн тооцоотой байсан. Их хүүтэн болохоор энд ямар нэгэн байдлаар батарей маш хурдан дуусчээ. Экофлоу маань. Заавалсан буцаад ассан. Тийм учраас
Яа, босоод үргэлжлүүлсэн өглөө болцсон хүмүүс дуурайд. Гадаа нэг иймэрхүү харагдчихэв. Ямар гоё юм бэ. Тэгээд одоо юутсан багш даа. Яа. Хан. Хандаа вайн дагш. Яа, өглөө босно. Градусыг гадаг байгаа шалгаж үзсэн. Найс хасах 6 гэж бүтэн хүчлэгтэй онсон учраас нэлээд дулаахан онч. Яа, нэг уутрачна гайгүй нэлээд хасах 6 гэдэг чинь ингэж гоё хасаж байгаа. Сагаад бензин шатаагаад ах шаардлага байхгүй. Яа, энэ нөгөө дизель алаа. Энэ бол өөрөө хасах 11 зааж өөрөө хаацсан. За энэ хар олоогоор үтсэн ингээ 2 хуваагаад авчиж байгаа. Нэг нь машин руу. Тэгээд тэндээс нь болохоор юм холбогчор асуудал шиж. Нэг нь майхан руу нэг ингээ шүнжэнгөө намууд болох болж байгаа. За энд нөгөө яндангийн халууныг нь болохоор ийш ингээд ашиглаж байгаа. Ингээ цөмрөө орцсон байж халаад. Энэ нөгөө машины бод нөгөө кастер юм уу болох юм байна. Сайн гоцлох жаа да. Сагат. Sorry. Yes. Ямарчласан цайныхаа идэг хич. Цэлж итлээ очихаа болох байлаа. Ямар айл хүүхэн байрлаа. Ini darah apa itu? Яа, бас хаг. Бас өглөөнийхөө цаг бэлдээд дуусчлаа. Одоо нэг идэл балан үзчихэд хөдлөлөө дөө. Слүүдэн биш.
Өглөөний цанд өндөг зайц. Тарах байхгүй мэн үү? Өндөг зайц. Ясан зайц. Тэгээд өндөг. Аваа үүдэн байна. Хасах 30-аас илүү л ах шиг үү. Миний машины хасах 30 заацсан байгаа. За цаагаа авч тэгээд хөдлөө доо. За энэ нэг гол юм гэдэг. Жавстай байт юм байна нэлээ. Тэгээ моднууд ингээд цаадчтай байна. Жавраас болоод нэлээ хүүтэй гонолдох газар байна бас. Зайлээ. Нэг уцаад үлж үзэн дээ. За тэд үлж үзнэ. Оо, тэвээ сотахан байт юм. Ой. Уцаад үрээсэн чи баларсаа. За. Нэг гол дээр нэрч үзлээ дээ. Сайхан. Дулаахан байт юм байна басан айгу. Хүйтэн биш. Гадаа. За ингээд сайхан гагаа үзчихлээ. Одоо бацсан да. За. Жаргалтын гол иргэдэг. Эренчин улам сон дээр болж байгаа. Скумстэй танилцсан. Эстэнтэй танилцаад таасч байна. Хийж яваа идэх нэг л баслаа. Чангам байна. Секох. Харин бол. Энд чинь гой шорох нь хэнийг хүлээ? Амтлагаа яваа шүү дээ. Тэстэй тарж. Янз шиг. Одоо нөгөө донцлоготой замаа туулаад ямарчлаа. Нар босхны хавцлыг үзэхээр явж байгаа. Нэрээ чи өлөнсөн бол хөдлөөд явж байгаа. Сая эсэнтэй нэг хаваахт танилцлаа. Айгуу хоол идсэн. Хоолны контент амар хоол. Барсангүй. Нөгөө бүүдэндээ гонгаасан ч тийм. Нойр жоох үрээд сайн юм мэдсэн болооч тэр. Нэг фейл юм хийж байсан. Сайхан шулуун давхиад байна гэдэг. Сайхан давхигдсан чинь 10 босхотын хавцлыг өнгөрөв 60 км улаан жаалч чараа биш юм аа. 30 км 10 босхот хүртэл 60 км болгоод. Тэгээд 10 босхотын хавцлыг үзэж чадсангүй харанхуй болгочлоо. Тэгээд буцхаас уур сонголт байхгүй маргааш нөгөөдөр ажилтаа. Машиныг авахгүй тулд яагаас нэлээд дэвсэж байна. Тэгээд нэг ийм замаар явчихна. Дан усан дээгүүр яваад байна.
бас ядаж шүү. Миний яг 9 замнаас хамаагүй өөр зам байна. Миний 9 замд дээр ийм өсөсөө байна. Яваагүй. Голын 9 дээр өөр зүгээр хөндлөн гарсан. Энэ цаагаараа голын нэг дээр л яваад байна. Ямарс өнөдөр мөрөө авах. Хоёр өдөр тонгож байгаа засвал зам дээр гарсан бас. Тансан мэдрэмж байна. Зам чанга байт юм байна. Бас их хол байт юм байна. Хатгал орох дайны газар гэж 2-3 нүгэлц. Хажууханд нь юм шиг ойрхон юм шиг харагддаг. Яг үнэ бас лоо хол байт юм. Зам нь бас хэцүү юм байна уу? Сайхан утсан. Өглөө бүтэн өстэй. Юу шүү. Оны энтэй талчсан нэлээд илэгдчихэ. Хураа авахгүй л ах шүү. Тэвч юм да. Гадаа өнөөдөр өстэй сайхан байна. Гадаа нэг хас 11 зам шүү. Малгайны өндөр даваан дээр гасч ирлээ. За одоо буухта зөвлөн зам нэлээд өстэй байгаа учраас хальтаргаа ихтэй. Миний машин бензинийг бол нэлээд идэж байна. Өсгөлөөс болгон дээр дүүрэх хэмжээнд идэж байна. Залталтай л явж байна. Бензин багаар дор ээж нэг минийх нэг 15-аас 16 орчим литр идэх шиг миний ажилласнаар бол 100. За дэвтэх богдох яа. Ийм бензинтэй болгоо юм дээр бас туссан шүү дээ. Одоо 92 дөрвөл явс асгарч ийн нөгөө шалгая да. Оортос төгтөднэс тосгойц. Эцэс засуулч. Амар гочж байна. Тэр тус хошоогоо цацраад ингээд доод уудын чонууд гарч байгаа шүү дээ чонууд хараад. Ямар сайхан юм бэ. Бараг тасралтгүй. 4 өдөр байна юм шиг байна. Гэтэ гоё л. Хоттой бүр гоё байна. Ингээд миний 2000 км ганцаараа зориглон байж гарсан аялал маань амжилттайгаар дуусаад Улаанбаатар дотроо орж ирээд гэртээ арихаар явж байна. Continue on Energetic Street for 5 kilometers. Наамсласан. Үзээ харъя гэж бодсон юм үзчихлээ. Тэгээд 7 хоногийн дахиад нэг өдөр аялна. Бас хоногоор өвөл бас их удаа газар